За сайн бацхан уу. За төсвийн хөрөө хоёр салгаж хилцэж байгаа учраас би төсвийн хөрөөтэй холбоотой хэд хэдэн асуулт тодруулалт байна. Нэг, засгийн газрын өсөлтийн таамаглалын эрсдэлтэй холбогдуулаад 26-аас 28 онд эдийн засаг 6-аас 6.5% доктортой өснө гэж тооцсон хэд өөдрөг байж болзошгүй харагдаж байна. Уул уурхайн төслүүдийн гадаад зах зээлийн геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй холбогдуулаад энийг хангалттай ер нь тооцох ёстой, олон талаас нь тооцох ёстой гэж харж байна. За энэ дээр юу гэж бодож байна? Хоёрт нь болохоор тэр түүхийн эдийн савлгааны нөлөөд тал дээр төсвийн орлогын бас одоо томоохон хувийг эзэлж байгаа энэ уул уурхайн бүтээгдэхүүний үн, эргэлтийн энэ огцом савлгааг бага үн багц хэмжээний хувилбараар стресс тест хийх шаардлагатай гэж харагдаж байгаа. Энэ дээр би хараагүй юу, эсвэл бол хийсэн юм уу? Энэ дээр тодруулга авъя. Тэгэхгүй энэ дээр тодорхой биш бол энэ орлогын төлөвлөлтийг эмзэг болгож олж болзошгүй маа гэж харж байгаа. За 3 дугаар асуулт болохоор энэ зардлын бүтэц ба хязгаарлалтын асуудал дээр урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 24% түвшинд одоо хүргэсэн ч төсвийн одоо үр ашиг институт хоорондын үр дүнтэй хуваарлтыг хангах талаар тодорхой тийм зохицуултын механизм бол одоо сул харагдаж байна, дутмаг харагдаж байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ дээр бол яг хандлтын задаргаан тодорхой бос байгаа учраас энэ дээр бас тайлбар тодруулга авмаар байна. За 4-р болохоор энэ өрийн удирдлагын сорилттой холбогдуулаад 26 он дотоодын нийт бүтээгдэхүүн 50, 27 оноос 45% түвшинд барина гэж төлөвлөсөн байна. За энд одоо нуугдмал өөр төрийн өмчт компаниудын баталгаа концессийн эрсдэл зэргийг одоо бүрэн тусгатаагүй бах юм одоо магадaltaй харагдаад байна. Энэ дээр бас учрал сайд мэдээлэл авъя. За хөрөнгө оруулалтын эрэм тогтоох одоо аргачлалын хувь дээр бол энэ төсвийн төсөлдөх 9.6 их 80 төгрөгийн хүрээнд 1200 гаруй хөрөнгө оруулалтын саналд яг одоо энэ олон улсын одоо жишг шалгууруудыг яг юу баримталсан юм бэ? Энэ өрийн доктортой байдлын шалгуур маань одоо бүрэн хэрэглэгдэхгүй бол төсвийн хөрөнгө үр ашиггүй хуваарлагдах юм эрсдэлтэй байна. За 6 дахь нь болохоор нийгмийн халамжийн тогтолцоон дээр халамжийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5-аас 2.2% хүртэл буурна гэж тооцсон. Гэхдээ энэ нь ингээд яг зоримог одоо бүтцийн шинжил хийхгүйгээр одоо хэлбэртэй ноцолдоо дагуулга руу гүнзгий орохгүй бол энэ төр хойшлуулсан арга цаасан байдал руугаа орчих үедээ тийм учраас энэ нь эргээд дунд хугацаанд ингээд дахин үүсэх эрсдэлтэй харагдаж байгаа. Энэ дээр бас тодруулга авъя. За сүүлд нь энэ энэ иргэдийн ил тод байдал олон нийтийн оролцоог хангасан олон хилцүүлэг зохион байгуулсан иргэд хувийн хвшлээс санал авсан гэдэг байгаа ч гэсэн энэ их тийм хязгаарлагдмал хүрээнд явчуудаа гэсэн ийм одоо хардталт байна. Одоо ч гэсэн иргэдэд янз бүрийн одоо асуудал саналууд зөндөө гараад идэг. Их хурлын гишүүч гэсэн зарим талаар мэдээлэл дутмаг яваад байна. Энэ дээр тодруулга авъя. Тэгээ ер нь эцэст нь гэж болоход төсвийн эрэм тогтооход нөгөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримт нийцсэн шалгуур гарсан юм уу, гараагүй юм уу, хизээ гарах. За нэмэлтний учрал сайд хариулт өгье. За эдийн засгийн өсөлтийг 2024 оны эцэст бол нэг 5.1%, 2025 оны эхний хагас жилд бол одоо 5.3%-аар гарсан байсантай бол дүүцүүлж тооцож байгаа. Яг хөдөө аж ахуйн салбарт эдийн засгийн өсөлтийг бол хөдөө аж ахуйн салбар бас харьцангуй дэмжиж байгаа бол уул уурхайн салбарын өсөлт удаашрсан. Үүнийг дагаад бас тээвэр худалдааны салбарууд агшиж за өсөлтийг бол удаашруулж байгаа. Гэхдээ уул уурхайн салбарт бол за жонш зэсийн баяжмлаас бусад бүтээгдэхүүний олборлолт муу үеэс буурж байгаа хэдий ч зэс дээр, алтан дээр, жонш дээр бол за эрэлт бол бас харьцангуй нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар бол 2026 оны эдийн засгийн хүлээгдэж байгаа өсөлтийг бол 5.7% гэж тооцохдоо салбар бүрээр одоо 1%-ийг бол наривчлан тооцсон. За сая одоо хэлсэн зэсийн баяжмал үйлдвэрлэл нүүрс төмрийн өдөр бол алтны олборлтуудыг яг одоо энэ 5.7%-ийг тооцохдоо 1%-аар нэмж тооцож байгаа. За оюутлогоон зэсийн баяжмал үйлдвэрлэл за өсөхийн зэрэгцээ за алтны зэсний за агуулга нэмэгдэх ийм одоо бас хүлээлт бол байгаа. Түүнийг бол бас энэ эдийн засгийн өсөлтөөр бол тооцсон. Эрэлт талаасаа бол төрийн хэрэглээ 6%-аар буурч өсөлтийг бол яг 1.1%-аар одоо нэмэгдэнэ гэсэн ийм бол одоо тооцоолтоогоор эдийн засгийн өсөлтийг бол тооцож гаргаж байгаа. За дунд хугацааны төсөөлөлд анхаарах асуудлуудыг салбарын яам болгоноор эдийн засгийн өсөлтөд ямар хувь нэмрээ оруулах вэ гэдэг чиглэлээр бол төсөв хүрээтэй холбогдуулаад чиглэлүүдийг өгсөн.
дунд хугацааны төсөөл бол 2025 он 5.5, 26 он 5.7, 27 онд бол 6.3, 28 онд 6.5 байна гэдэг ийм одоо бас тооцооллыг бол гаргасан байгаа. За тэгэхээр бид нар бол тээврийн салбартаа хил боомтуудын бүтээн байгуулалтуудын ажлыг бол эрчимжүүлнэ. Уул уурхаан бос бүтээгдэхүүний ачаа тээврийн нэмэгдүүлэх чиглэлээр бол арга хэмжээнүүдийг шатараатаа аваад явж байна. Хөдөө аж ахуйн салбарт бол хүнсний хувьсгал, цагаан алт, атрын 4-р аяны нөлөөгөөр бол дунд хугацаанд тогтвортой энэ өсөлт бол хадгалагдах төлөвтэй байгаа. Тэгэхээр салбар болгон дээр энэ чиглэлүүдээр бол ажлуудаа эрчимжүүлээд явж байна. За засгийн газрын нийт өрийн хэмжээ бол за одоо 2025 оны 2 дугаар улирлын байдлаар 35.5 их нийт төгрөг буюу за нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 39.% тэнцэж байгаа. Бид нар төсвийн үрээтэй холбогдуулаад хуулийн төсөлд бол өрийн дээд хязгаарыг шатараатаа бууруулахаар бол оруулж ирсэн. Тэгэхээр 26 онд бол бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний 50%, 27-оос 28 он дотоодын нийт бүтээгдэхүүний 40% байгаар бол тооцсон. Энэ нь бол мэдээ цаашлаа зээлжих зэрэглэлийг тогтворжуулна гэдэг ийм бол зорилготой. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны тооцоо бол засгийн газрын нийт өрийн хязгаарыг бол тооцдог. Тэгээ энэ өрийн хязгаар дотроо өрийн гүйцэтгэлийн мэдээллийг бол сангийн яам бол хариуцаад явдгаа гэдгийг бас за хэлье. За дөрөв бас хэлсэн энэ өрийн удирдлагын хуулиа бол бид нар чанд барьж байгаа. 2026 он GDP-гийн 50, 27 он 45% төвшөнд барина гэдэг тооцсон. За жилийн төлөвлөгөөнд туссан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр яамдууд төр байсан 149 төслийг ирэмблээд тэргүй ээлжинд хэрэгжүүлэх 40 төсөл дөрвөн бүлэг 15 зүйл аргачлалаар үнэлгээг нь хийлгээ засгийн газраар батлуулсан. 14 мега төслийг бол бас олон улсын аргачлалаар үнэлсэн. Ингээд 5 жилийн чиглэлд тусгаад явна гэсэн ийм төлөвлөгөөтэй байна.